Самбайцгаана уу? Infinity English-ийн багш Нами байна. За өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэндээ өөрийн мэдлгүй буруу дуудаад байдаг одоо 5 үгийг танилцуулъя. За тэгээ өмнөх бичлэгүүд маань таалагдж байгаа гэж найдаж байна. За бас дараагийн бичлэг дээр ямар хуу үгнүүдийг сонсомоор байна, юу үзмээр байна, комент доор бичиж үлдээгээрэй. За бүгдээрээ үгнүүдтэйгээ танилцъя. За бүгдээрийнх нь хамгийн ихний дуудаж сурах үг бол awesome. Awesome. За бүгдээрээ намайг дагаад хэлэх ёстой шүү. За awesome. За хоёр дахь үг маань болохоор ерөнхийдөө бол бүгдээрээ маш их ашиглагддаг. За энэ маань party гэдэг үг байгаа. За party тийм ээ. За энэ үгэн дээр бол бүгдээрээ бүх үсгийг ерөнхийдөө бол дуудах шаардлагатай. Party тийм ээ. За бүгдээрийнх нь гурав дахь үг болохоор schedule гэдэг үг байгаа. За schedule гэдэг үг маань ерөнхийдөө бол яг S-ийн араас орсон CH sound маань ерөнхийдөө бол K үсгээр дуудагдаж sk гэдэг чимээ гаргаж байгаа. Тэгээд schedule. За яг school гэдэг шиг ерөнхийдөө бол адилхан гэсэн үг ээ. За дараагийн үг маань болохоор salmon гэдэг үг байгаа. За хэдий L үсэгтэй бичигддэг ч гэсэн за L үсэг маань болохоор одоо дуудагддаг. Одоо байхгүй болчдөг гэсэн үг. За түүнтэй адилхан бас ганц хоёр үгнүүд байдаг. Жишээлбэл одоо юу гэдэг нь тал тийм ээ half тийм ээ. Энэ дэр бол би яг L үсгийг дуудахгүй шууд half гэдэг байгаа байхгүй. За тэгээд тэрнтэй адилхан salmon тийм ээ. За өөр одоо bomb гэдэг үг байна тийм. За ер нь бол bomb гэж бичигддэг. Гэхдээ bomb гэж уншдаг. За мөн одоо бидний иддэг одоо almonds хамар байна. Тэрийг almond гэж бичдэг ч гэсэн хизээж almond гэж дуудахгүй almond гэж дуудчихдаг. За тэгээд мөн бас нэг үйлэг байгаа. Тэр нь болохоор talk гэж байна. Энд дээр бид нар talk гэж хэлэхгүй talk гэд хайчдаг байх нь шүү дээ. За тэгээд сүүлийн буюу 5 дахь үг маань болохоор boutique гэдэг үг байгаа. За үүнтэй адилхан бас antique гэдэг үг байдаг. За тэгээд энэ болохоор яаж нэхэр сүүлийн U болон одоо E үсэг маань одоо ихшгүүд маань silent явчихж байна гэсэн үг. За энэ үртэлцэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд тодорхой хэмжээнд дуудаж чаддгүй үгнүүд байвал комент доор бичээрэй. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд өмнөх бичлэгүүд энэ бичлэг бүгд маш үр өгөөжтэй байгаа гэж найдаж байна. За тэгээд цаашид гоё бичлэгүүдийг үзхийг хүсч ивэл лайк дараарай, комент бичээрэй, шеэр хийгээрэй. За тэгээд багшаагаа сайн дэмжээрэй. За баяртай дараагийн бичлэгээр уулзъя.